hold me down. Чамдэр тэсэн наруу хоёр раунд. Аавын хөгч яав. Амьдрах минь эрт хэрэггүй яав. Чамгүй амьдрч чадна гэхдээ хаа. Чи надад амьдрах сайхан гэдгийг заав. Нүдэ над юудч битгий заав. Зэг сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зориулж миний ярих кино бол 2025 онд гараад зарим хүмүүсийн сонирхлыг ихээр татаад байгаа The Monkey хэмээх American Black Comedy Horror фильм байна. Нийлээд хэдэн олонний танил хүмүүс тоглосон болохоор нүдрүүгээ хурууга хийчихгүйгэн шиг энэ удаагийн дугаарыг дуустал нь үзээрэй. Нэмжлэхэд жаахан хараалтай кино тайлбар болж байгаа болохоор намайг сонсож байгаа эцэг эхчүүд байвал хүүхдээ болиулаарай. За юу бүгдээ киногоо эхлүүлцгээе. Нэх яриад ах юм бол ер нь байхгүй. Ах トゥ хоёр ихэр тэгээд жаахан юмтай хоёр ста аавынхаа үлдээсэн новшиг ухаж байгаа сэжгийн царайтай тоглоом сармагч бол. Үүнийхээ дараа тэд толгой дараасан аимшигтэй хүлтэй нүр тулцгаана. Миний тайлбар бол ерөнхийдөө ингэж дуусч байгаа байхгүй. Эхлээд дууслаад дүрлээ тавилаа гэдэг. Өөр угаасаа юу лээ хий? Нэг ларын бөөсцэн сармагчингийн зураг нөгөөх нь угаасаа өмдөө тайлсан сонирхолгүй ярзаасан пиццап байна гэж бод. Тэгэд энэ Википедиуд дээр байгаа нэрнүүд нь их сонирхолтой. Стивен Кингийн зохиол, тэгээ продюсеруудын нэгээр Джеймс Ван, тэгээ жүжигчд нь Фрод Энтер орсон. За гэж ихнээсээ тайлбараа явуулцгаая. Киноны үйл явдал 1999 онд Эртний эдлийн Ламбардтай үйл явдлаар эхэлдэг. Битүү цусуулчихсан нисгэгчийн хувцастай нэгэн бөмбөр тоглодог новшийн царайтай нэг сармагчин хүүхдүүдэд нь таалагдаагүй учраас буцааж өгөө гэсэн шалтгаанаар тэнд ирсэн байна. Тэгтэл Ламбардны эзэн нэгэн худалдсан эд зүйлсийг буцаахгүй хэмээн эрс татгалзаад ардаан өлгсөн байгаа таблиц руу хуруугараа заа. Буцааж авахгүй гэсэн худалдагчийн энэ үгний араас өнөг сармагчин гомцноо яасан урдаа барьсан бөмбөрөнд тоглоод эхэлнэ. Нисгэгч харин айгаастай. Бөмбөрийн чимээ зогсох үед хаанаас нэг сонин харах гарч ирснээр сүх тогтоосон байгаа олсыг мэрж гар. Олс тасарч сүх унахад цэнэгтэй байсан арбалет буудаж худалдагчин эзийг онцгох. Үүний дараа сармагчин эзсийн давшилтаа хийхэд өнөг сум нь аргашаагаан татагдаж хөөрхийрийн 15 нуглаа эзийг юу ч үгүй хөвөөд гаргаад ирнэ. Нисгэгч эрэхтэй ханад дэлгөөтэй байсан галаар шүршигчийг шүүрч аваад царай муутай сармагчингаа үстээд гадаагард. Тэгээд маш их үзэн ядалтайгаар тэрнийг шатааж эхэлдэг. Энэ бүхний дараа хайл болон бийл гих ихэр жаалуудыг бидэнд үзүүлнэ. Энэ хоёр саяны нисгэгчийн хүүхдүүд бөгөөд тэдний ээжийг Лойс гэдэг. Нөхөр нь ажлаар ийш тийш нисж явахдаа бэлэг дурсгалын хачирхалтай сонин зүйлсийг маш ихээр авчирдаг байсан бөгөөд нэг л өдөр тамхинд гарчгаад ирье гэж хэлээд дахиад хизээж гэртээ эргэж ирээгүй юмсан ч. Яг нөгөө гайхалтай сармагчингаас гэр бүлээ иймэрхүү замаар аврахаар шийдсэн юм шиг байна. Бийл дүүгээ байнга л доошнд хийдэг учраас хайл дотроо тэрнийг өөргөлж алах хүсэлтэй явна. Зөв багц гэр дотор чин чамайг үнэн голоосоо үзэн ядсан боломж гаргал юм бол хизээл чамайг алахад бэлэн нэг пиццап байна гэж бодохоор. Тиймээс дүү нараа битгий гомдож байгаа. Эхнэрээ ч гэсэн ер нь бол битгий гомдож. Гэхдээ манай хоёр муу зүйл дээр нилээд сайн гар нийл. Нэг удаа эцгийнхээ энэ тэндээс цуглуулсан хогийг ухаж байгаа. Тэр дундаас нөгөө Ламбардны гаралтай алуурчин сармагчин олдог. Сармагчин гаргаж ирээд би л ард нь байгаа эргүүлдэг дүлхүүрийг олж хараад дараа болох новшийн зүйлсийн талаар ямар ч ойлголтгүйгээр өнөөхийг нь хэд сайн эргүүлээд авна. Чөтгөрлөг төрхтэй сармагчин үүний дараа шүдэн байдгаараа ярзаалгаж гартаа байгаа бөмбөрийн зохиураа хэд эргүүлснээ гацчихдаг. Бээлийн сонирхол тэр дорон буурч тоглоомоо дүүдэн өгөөд аавынхаа дуртай байсан өчгөн хүүхнүүдийн зурагтай хөзрийг аваад 0 руугаа явна. Маргааш өглөө манай хоёр хүүгийн асрагч Эни тэдний гэрээс нь авдаг. Хээл машин суух зуртаа нөгөө сармагчин арын суудал дээр байгааг анзаардаг. Энэ талаар хэндэж юу ч хэлдэггүй. Хүүхэд асрагч Хэйл Бил хоёрыг яг нүднийх нь урд захиалсан хоолыг нь бэлтгэж өгдөг. Нэгэн хятад ресторанд авч ирнэ. Асрагч эмэгтэй сонирхолтой хэв маягаар хоол бэлтгэж байгаа тоогоочийг нүд салгалгүй ажиглаж байх хооронд сармагчин машин дотор харин өчигдөр авсан цэнэгээрээ муу ёрын бөмбөрөнд товшилж байдаг. Тоогооч залуу сүүлчийн завчилтаа агаарт нилээд далаацтай хийсний дараагаар Энигийн хүзүүнд цусан зурвас татаад явчихна. Ингэснээр хүүхэд асрагчийн толгой хоолны ширээн дээр харсаар байтал унчгана. Энигийн оршуулга болж өнгөрсний дараа ээж нь хоёр хүүгээ тайвшруулж энэ бол хорвоод байдаг л зүйл. Хин ч үнээс айлахгүй. Хэн нэгэн арай эртээ, хэн нэгэн арай сүүлд үтгэл болохоос биш бид бүгдээрээ л үхнэ гэж хэлдэг. Маргааш нь Хайл сургууль дээр ирээд ахынхаа найзалдаг танхаа этгээд үдтэй тааралд. 0-д орж ирээд өнөөдөр нь манай хүүгийн өмдийг суглаж аваад гэрлүүн төвшигтэй буцаасан байдаг. Хайл гэртээ орж ирсэн даруйдаа л өнөг сармагчин ширээн дээрээ байгааг олж хардаг. Гэхдээ энэ пиццата гаднаас тэрний өрөөнд тэрнээс өөр оруулж ирэх хүн хинч байхгүй.
Шөнө болоход хайл сармагчинтай ярилцаж чи манай асрагчийг цааш нь харуулсан уу хэмээн тэрнээс асуув. Дүүгийнхээ тэнэг ярианы жимээнээр сэргсэн бийл тэрнийг доош нь хийж хүмүүст хэлэндээ хэмээн сүрдүүлдэг. Сургууль дээр дахиад л өнөөх танхаа өгтүүд хээлийн цүнхэн дотроос сармагчин олно. Тэгээд завсарлагааны цаг болоход хайрцаг дүүрэн банаан барьж ирээд хээлийг болж орхидог. Гэртээ нилээд ууртаа эргэж ирсэн жаал хүү өрөө рүүгээ орсон даруйдаал өнөөх сармагчингаас намайг бусад хүүхдүүдтэй нийлж дээрлэхэд байгаа биелийг цааш нь харуулад өгөөч хэмээн нөгөө сармагчингаас гуйгаад тоглоомыг ажилд оруулна. Сармагчийн хариуд нь дахиад л балиар шүдэ хамаг байдгаар нь ярзаалгаж байгаад биелийг гэртээ орж ирэхэд урдаа байгаа бөмбөрөөн тоглож эхэлдэг. Биел юу ч мэдэхгүй гал тогоонд орж ирээд ээжээсээ юм асуудал өнөөх нь гинэ зог дусаад ширээ мөргөөд газар дунжгаа. Эмч нарын тайлбараар бол тэдний ээж аневризм хэмээх өвчнөөр өөд болчихдог. Тэгэл харин тэрмүү сармагчин л ээжийг минь алжглаа хэмээн өөртөө бат иддэг ч гэсэн сууж байгаа харагдана. Оршуулгын ажил дээр тэдний аавгыг чи Ида нөхөр чиптэйгэн хурж ирдэг. Одооноос эхлээд манай хоёрыг энэ хүн харж хандна. Орой болоход хээл нөгөө хараал эзэн сармагчингаа барьж байгаа заазуураар хит хитэн хэсэг туваагаад хогийн савнд хайж байгаа. Ингэхдээ сармагчингийн биенээс цус чим шиг, тос чим шиг нэг балер шингэн гоожж байгааг анзаардаг. Маргааш болоход манай хоёр ихрийг эгч нь гэрлүүгэн дагуулад яв. Би л оршуулгын хувцас тайлахыг огтоос хүсдэггүй. Яагаад гэвэл хэрвээ тэр хувцас тайлчгал юм бол хэн нэгэн нээх удахгүй дахиад нас барах гээд байгаа юм шиг санагдаад байгаа юмсан. Оройн тэр цонхоороо харж байгаад нөгөө сармагчин гадаа байгааг олж харна. Тэгэл яах гэж энэ нэг юмыг чирээд энд ирсэн юм бэ гэж асуухад өнөөх нь би мэдэхгүй наад бицдагч нь би мөчлөөд хогийн савнд хайчихсан шүү дээ хэмээн эмэйл аманда бутан суудаг. Би л энэ тоглоомын сармагчин хараалтай тоглоом байж магадгүй гэж таамаглаад хоёулаа энийг шалгаад дахиад нэг ажилуулчихуу гэж хэлснээр үр дүнд нь тэдний авгах чип сүмийн дунд томоо гэх зургаан байршуулна. Хөөх юм анд явж байгаа шүн болохоор нь мишокондоо ороод унтсан гэж байгаа байхгүй. Тэгээд өглөө болоход харин 77 тооны морин сүрэг тэрний дээгүүр зүгээр л гიშгээд гарчихсан юмсан. Азгүй шаастай пистаga босгосээр л нугсан төмс болчихдаг шээс. Өөрсдийн таамаглаа нэг хүний амаар баталсан ах トゥ хоёр хөгжимчин сармагчингаа 50 шарууданд хийж байгаад эргэж хизээж уулзахгүй байхын өрөөл дэвшүүлээд нөгөө пистаga ширгсэн худаг руу шидчихнэ. Энэ явдлаас хойш 25 жил өнгөрдөг. Ида орондоо унтаж байгаад гэрийнх нь гадуур хэн нэгэн алхаж байгаа юм шиг чимээнээр сэрнэ. Тэр гар бууга хурдхан шүүрч аваад шуудал потоолон шалгадагч тэнд нь нам гүм тайван байдаг. Тэгээ буцаад дээшээгийн гарч байтал харин явж исэн шатан доошоогоо цөмрөөд унчих. Эмэгтэй нүүрний шархаан цэвэрлэж байгаад гал тогооноос газ үнэртэд байгааг олж мэддэг. Писта яач гсэн оройвгээд билетик рүүгээ дөхөж очоод үнэрлэж үзтэл өнөөх нь гинэд оч үсэргээд үсийг нь шатаач. Эда сандарч яахаа мэдэхгүй гэрээсээ гарч гүйхэд тэрнийг өөдөнд нь мэдчилгээний цэцэг хүлээж байдаг. Хайл дэлгүүрт худалдагч хийж амьдр. Олон жилийн турш ахтайгаан холбоо барилгүй мөн ямар ч найз нөхөдтэй бололгүй өдий хүрсэн юмсан. Учир нь гэвэл өнөөх сармагчин гинтэл гарч ирээд ойр дотных нь бүх хүмүүсийг толгой дараалан устгахчихнаа гэсэн айдсаас болсон хэрэг. Тэр өөрийн хүү Питтэйгэн жилд нэг л удаа уулздаг. Инкийн тулд ажилласаа чөлөө ав. Тэрний хуучин эхнэр шинэ нөхөртөөгөө хүүхдийн албан ёсоор өөрсдийн нэр дээр шилжүүлэх гэж байгаа бөгөөд инкийн тулд Питийг аав дээр нь 7 хоног байлгах шаардлагатай байгаа юмсан. Эда нас орсон болохоор тэрний эд зүйлсийг гэрийнх нь гадаа зарж байна. Рики хэмээх нэгэн залуу тэр хаваар юм сонирхож явж байгаад өнөөх хараалтай сармагчин олоод харчихдаг. Тэрний аав түүнийг хөөхд байхад нь хаяад явчихсан. Тэгээд энэ хачин сармагчин түүнд эцгийг нь ямар нэг байдлаар санаавсан. Тийм болохоор гэртээ чирээд түүнийг аваад ирдэг. Хайл хүүгэн дагуулж явсаар шөнө болоход зочид буудалд орж хоноглоно. Пит эцгээсээ танд хамаатан садан гэж байдгүй хэмээн асуухад өнөөх нь хинч байхгүй хэмээн хэвнийг хариулдаг. Шөнө болоход манай залуугийн зүүдэнд өнөөх сармагчин орж ирээд аврах том гараараа ширээн дээр тавиад олон жилийн өмнө яаж өөрийг нь хэд тувааж байсан яг тэрэн шиг нь тал талаас нь заа зурдаж гарна. Зочсондоос ирсэн хайл өрөөгөө хэтэрхий халуун байгааг анзаараад температур тохируулагчаан очиж харвал тооны оронд сайн уу гэсэн үг гарч ирсэн байдаг. Буцааж багсагчаад орондоо ортол тэрний утас руу олон жил холбоо бариагүй ахын залгана. Биэлдээ ярихын тулд манай залуу өрөөнөөсөө гарахад ахын түнд Эдагс нас урсан. Чамайг өв залгамжлагчаараа сонгосон байна. Чи ихчийн байранд очиод нөгөө сармагчинг эргэж ирсэн үгийг шалгах хэрэгтэй байна гэд утсан салгачихдаг. Энэ ярианы ардаас хайл эгээтэл дээрээс нь унах кондишн дарагчихдаг. Кондишны тасарсан утас тэнд байгаа бассейны усаар тог дамжуулж эхлэхэд шөнөөр сэлэх дуртай нэгэн бүсгүй усанд орох гэж зогсож байдаг. Манай залуу тэрнийг болиулах гэдэгч бүсгүй маш хурдан ус руу үсэрч ороод өндөр хүчтэй зохиулаад хэдэн хэсэг туваагчих. Хөөхий бүсгүйгээс ганцхан хөлн л хээл дээр үсэрч ирдэг. Энэ бүхний дараа манай залуу хүүгээ маш хурдан сэрээгээд гэрлүүн буцааж хүргэж өгөхөөр хөдлөн. Тэгтэл Пит үгүй. Би тантай л хамт явна гэж зөрүүдэлснээр Идагийн гэрлүү хамт
явдаа явахаар болдог. Тэнд очиод Хейл аав эгчийнх нь байшин зарах гэж байгаа реалтор Барбаратай уулзсан. Пит тэдний хоорондын ярианаас аавынхаа ахтай гэдгийг олж мэддэг. Барбара манай залууг дагуулад байшин дотор үйлдсэн зүйлсийг үзүүлж эхэлнэ. Бүсгүй энэ зуртаа хотод болоод байгаа хажин жигтэй үйл явдлуудыг түүнд ярьж өгдөг. Аазгүй нэгэн эр өвс хадагчиндаа завчуулсан бол өөр нэг нь халуун усны ууранд түлэгдэж бүр аазгүй нэг нь мужид байдаг ганцхан хортой могонд хазуулж өгч байх жишээ нь. Хейл энэ бүгдийг чимээгүй сонссон ч гэсэн энгийн нэгэн тохиолдол бишээ гэдгийг нь хинээс ч илүү мэдэж байгаа. Барбара нэгэн нууцлах шүүгийг түүнд онгоолгож үзүүлэхэд тэнд байсан ангийн буу өөдөөс нь унаж ирээд хөөрхий эмэгтэйг тэнсэн сумаараа зад буутчихдаг. Үүний дараа Хейл цагдаа дуудаад үзэн харсан бүхнээ тэдэнд ярьж өгнө. Цагдаагийн офицер хариуд нь манай хүнийг энэ тосгоныг хэсэгтээ бити орхиорой гэж хэлээд яваад. Өөнөөс төд удалгүй Хейлийн утас дуурахад бийл тэрэн лөө залгасан байдаг. Тэр дүүдэ хандаж буудлынхаа өрөөнд очиод хүлээж бай гэж хэл. Манай залуу ахыгаа энэ хотод бас байгаа юм байна гэж гадарлаад утасны дэвтэрнээс тэрний нэрийг хайж үздэгч гарч ирдэг. Тэгэхээр нэрээ нууцсан байж юуны магад гэж бодоод Сармагчин гэж хайгаад үзвэл үнэхээр л тийм нэртэй хүн байж байх нь тэр. Энэ бол яг л бийл байна гэж залгаад үзвэл утасны автомат хариулагч нь ахынх нь хоолоогоор би хайж байсан зүйлээ олчихсон гэхин тэр. Бидэнд биелийн хүүхэд насыг дахин харуулах бөгөөд тэд Сармагчин худаг тайсныхаа дараагаар Хейлээс нууцаар манай хүн тэнд очисон болж таардаг. Тэгтэл өнөөх тоглоомноос нь зөвхөн эргүүлдэг дүлхүүр нь л газарт үлдсэн байдаг. Яг л би эргэж ирнэгээд хэлээд явсан хүн шиг. Би л үүнээс хойш олон жилийн турш өнөөх Сармагчин хайсан ч олж чадав. Гэхдээ түлхүүрийг эргүүлээд юу болохыг нь хараарай гэсэн зурвас олох хүртлээ. Аав эгчигээ унтаж байхаа өөр тэр гэрт нь нууцаар ороод хүүхэд байхдаа өмсөж байсан оршуулгын хувцас олж авсан байдаг. Тэгээд түүнийг ойж янзалж өмсөөд Сармагчинд хандаж дахин нүүр тулах шинэ өвхөлд бие билэн гэж харуулж хэлж дохио өгч байгаа юмсан. Нөгөө Сармагчин олдог сэгсгэр үстэй залууг бийл яваа тэр Сармагчинг олоод ирээгээд мөнгө төлсөн болж таар. Ингээд 25 жилийн дараа манай залуу өнөөх үхэл дагуулсан Сармагчинг дахин тоглоулдаг. Хамгийн ихний хохирогчоор Хейлийн дарга тодордог. Тэр шалны модон дээр санамсаргүй гიშгснээр электрон тамхи хоол аруугааж хичгэн. Рики хүү нөгөө Сармагчинг надад өгөөч хэмээн гуйсаар бийл дээр ирсэн байна. Яагаад гэвэл өнөөх Сармагчин тэрэнд хаяад явсан эцгийг нь үнэхээр хүчтэй санагдуулаад байгаа юмсан. Бийл юу гэж тэрэнд өөрийнхөө хайртай тоглоомоо өгөв. Зүгээр наанаасаа зайлаа гэж хэлээд хөөгөөд явуулчих. Тэрний энэ үгэнд үнэхээр хүчтэй гомцор Рики гэртээ хараад аавынхаа буу болон цагдаагийн хувцсыг өмсөд гардаг. Зочид буудлын руугаа харих замдаа Пит эцгээсээ та өмнө нь хүн алж байсан уу хэмээн асуув. Яагаад гэвэл тэрний толгооноос реалтор тохиолдсон явдал салахгүй байгаа. Юу хэлэхээ мэдэхгүй хэсэг гацснаас Хейл үгүй хэмээн хариулт. Буудлынхаа өрөөнд ирээд Хейл бийл рүү залгаад Сармагчин чамд байгаа эсхийг мэдмээр байна хэмээн асуув. Тэгтэл өнөөх нь надад байгаа. Би хитрхи олон удаа тэрнийг тоглуулад байгаа учраас одоо өөр хүн хэрэгтэй байна. Хүүгээ аваад ирээ гэж хэлдэг. Үүний дараа манай залуу шууд л хүү дээрээ явж очиод хараалтай Сармагчингийн талаар ярьж өгөөд хотоос чамайг гаргах хэрэгтэй байна хэмээн хэлнэ. Тэдний энэ яриаг цагдаагийн хувцастай Рики орж ирснээр дасалдуулдаг. Тэр Сармагчингаа авахын тулд аав хүү хоёрыг барьцааж биелийн герт хурж ирдэг. Рики Питэд хандаж чи ороод ахаасаа Сармагчингийг аваад ирээ хэмээн тушаана. Хүүгээ байшин руу орохын өмнө Хейл чи Сармагчинг битгий ажилуулаарай. Юу ч болж байсан тэгж болохгүй шүү хэмээн захиад явуулдаг. Пит нохоон зориулсан нүхээр байшин руу багтаж ороод биелийн тавьсан занганд өгчлгүй нэг юм цаашаагаан явсаар байна. Сүхнээс бултаж дэсрэг бөмбөгийг тойрч алхасаар Пит аавынхаа өрөөсөн ихэртэй эцэст нэг юм уулздаг. Нэлээд докторгүй байдалтай байгаа биел Питэд хандаж алив энэ Сармагчин энэ төвлөхүүрээр эргүүлээд хээ гэж хэлэхэд өнөөх нь яг хийснээр нь хийчихнэ. Үүний дараа гадаа хүлээж байгаа Хейл, Рики хоёр урдаа байгаа зөвгийний үүрийг доошлоод байгааг анзаардаг. Энэ үеэр нь Рики малгай өмсөн болохоор толгоон захтнахаар нь буута гараараа шанаага маажиж байгаад санамсаргүй сум алтчихдаг. Өнөөх сум нь машины салхины шилийг цөмлөөд цаашаага зөвгөний үрийг чийсэн цоосон нь харагдав. Хэсгийн хугацааны дараа ууртай зөгийнүүд нарийнхан нүхээр багтаж ядан орж ирсээр Рикигийн ам руу нэвтэрч дотроос нь тэрнийг идэж эхэлдэг. Сармагчин бөмбөрөө тогсон ч тэрний дүү Хейл үхэж өгөхгүй байгаад хорсон бил Сармагчингийн гарыг хүчээр доош нь буулгаж дахин нэг удаа бөмбөр тоглуулах гэж оролдогч тэр хүчирдэггүй. Бийлээс салсан хараалтай тоглоом босч ирсэн даруйдаа бөмбөрөө нилээд ууртай довшилж байгаад эцсийн цохилтынхоо өмнө хэсэг зурт зог тусдаг. Ай зандарсан бийл цонхоор харуул тэдний хот бүхэлдээ шатаж онгоц тэдний дээр сүрч бүр зогцос хүртэл тэрний хажууд унаад ирдэг. Болж өнгөрсөн явдлын дараа Хейл хүүтэйгээ тэрний хажууд орж ирээд чи үхсэн атцаа хийж энэ тоглоомоор оролцож байгаа. Бүгдийг нь алах гээд байгаа мөх хэмээн асуухад би чамаас ээжийнхээ л өшөг авахыг хүссэн. Чи энэ тоглоомыг намайг алахын тулд анх ажилуулаагүй бол ээж өнөөдөр амьд байх байсан гэж олон жил дотроо тээж гоморхож байсан зүйлээ
дүүдэн тэр хэлдэг. Хайл үүнийг сонсоод тэр миний ч гэсэн ээж байсан. Би тэрний үхлийг хүсээгүй. Чи бид хоёр үхэл гэдэг том хүчийг хяналтандаа байлгаж чаднаа гэсэн тэнэг бодлоос л энэ бүхэн үүдэлтэй. Хэнч түүний гар дорон байлгаж чадахгүй гэснээр манай хоёр эвлэр. Олон жилийн дараа анх удаага эвлэрсэн ах トゥ хоёр гадагшаагаан гарах гэж байтал өнөөх ярцаасан сармагчин чинь эцсийн зохилтоо хийчихэн тэр. Үүний дараа биелийн бүтээсэн занга ажилд орж боулингийн бөмбөгөөр тэрний толгойг дастан отдог. Хайл бит хоёр сармагчингаа голдоо хийчихсэн. Өчигдөр орой юу болж өнгөрснийг хараад ямар ч гайхсан шинжгүй замаар явцгааж байна. Тэр хоёр энэ сармагчин хэндэж өглөхгүйгээр өөрсдөөсөө холдуулахгүй хадгалж үлдэхээр болцгоодог. Дөрвөн замын уулзуур дээр ирж улаан гэрэл дээр тэд зогсоход нэг морьтой цагаан царайтай хар нүдтэй өвгөн тэдний урдуур явж таардаг. Үхэл ийм дүртэй байдаг байх нэ хэмээн хээл толгойд өгөхөд өнөөх нь нилээд дурамчхан хараад өнгөрдөг. Ногоон гэрэл асахад манай хоёр цааш явцгаан. Тэгтэл тэдний араас толгоогоо цонхоор гаргасан битүү хөгжөөн дэмжигчдтэй автобус явж бас өнгөрдөг. Ингээд кино дууслаа да гэтэл маш хурдтай нэг ачааны машин тэдний хажуугаар толгоонуудыг тас татаж өнгөрснөөр энэ бала кино жинхнээсээ дуусч байгаа юм. За гин түрээд энэ удаагийн кино тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.